За сайн байцгаана уу монголчуудаа. Өнөөдөр би Blush-ийн өдөр тутмын нүүр буддаг контентод орохоор ирсэн байна. Тэгээд хэдүүлээ миний өдөр тутмын нүүр будалтыг хамтдаа сонирхцгоё. Ягаад чи миний хоолой нэг тохиолдлоор сөөцсөн байна. Тэгээд тэрийг ойлгоорой манайхаа. За хэдүүлээ эхэлцгээе. За өнөөдөр болохоор би нүүр будалтаа бүр яг суураас нь эхлэж үзүүлэх гэж байна. Тэгээд яг хуу нүүр будгахын өмнө их олон юм төрөхийг хүсдэггүй ч гэсэндээ цаанаасаа л олон юм төрөх шаардлага гараад байдаг. Тэгээд хэдүүлээ арьсаа бэлтцгээе. Жог нь ингээл хасчихдаг л та. Тэгтээ цамцруугаа хасчихгүй тийг яарав. Миний арьс өөр нь нэлээд эмзэг. Тэгээ жоохон хүрхтүүдийг аим хурдан улаачдаг байхгүй. Тэгээд ер нь хамилын шиг төрөл бүрийн өнгөнд тойрно. Төвнөр төрхснийхаа дараа чийгшүүлэх тоос төрхдөг. Жоохон зэрлэг төрхээд байх шиг байна дэж. Жог нь ингээд миний сонссноор болохоор ингээд нэг юм төрөхчээ дараараас нь ингээд жоохон 5 минут ингээд зайтай ингээд бас арьсаа ингээд бэлддэг гэсэн. Гэтэ би төвчдгүй. За тэгээд 3 дахь нь нарны тос төрхнө. Ус ихлээ болно. Нарны тосоо их төрөхчгээр нөгөө ингээд дараагийн юм төрөхээр давхралдаад байдаг хөөх. За дараагийнх нь миний хэрэглэх бүтээгдэхүүн болохоор base мэдээж foundation тавихынхаа өмнө base заашгүй хэрэглэх ёстой гэж надад нэг хүн хэлсэн. Би эхэндээ ерөөсөө юм base төрөхдгөө шууд бодчихдаг байсан аахгүй. Тэгээд сүүлийн үед айгүй их заавал бейс төрөх хэрэгтэй гэдэг юм сонсоод тэгээд бейс байнгын төрөхсээр хагаад одоо ингээд төрөхгүйгээр нүрээ бодож чадхаа болцсон. Өмнө нь бол төрөхээр ингээд нэг тийм арьс барзаагаад байгаа юм шиг нэг болохгүй байгаа юм шиг санагдаад идэг гэсэн чинь одоо болохоор бүр бейсгүйгээр нүрээ бодож чадхаа болсон. Сурчдсан бэл. Тэгэхээр манайхан ч гэсэндээ заавал төрөх гэж байгаарэ. За ингээд ерөнхийдөө миний яг мейкап эхлэхийн өмнөх суур бол ингээд бэлэн боллоо. Тэгээ сүүлийн хэдэн жил бол би дандаа cushion хэрэглээд явж байгаа. Тэгээ cushion болохоор яг авч авахд амар байдаг учраас надад cushion хэрэглэхэд их тохиромжтой байт юм а. Цүнхэндээ шууд хийчихдэггүй бол ингээд яг савлгаатай крем тэгэл спонж гэл олон юм чирж явах надад жоохон төвөгтэй байт юм. Тэгээд TikTok-оос бас би үзсэн байхгүй ингээд cushion-гээ авчаад таган дээр нь ингээд товшиж өгөх хэрэгтэй. Ингээд тавган дээр нь товших юм бол нүүрэн дээр жигэд төрхөгддөг гэсэн. Би ингэж хүчтэй товшихоор ингээд нүүрэн дээр маань илүү гоё жигэд тархаад байгаа юм шиг санагдаад байдаг болохоор жоохон ингэж хүчтэй товшиж боддог байгаа шүү манайх. Гэвчлэн ер нь ажил дээрээ ирээд нүрээ боддог байхгүй. Тэгэл яг ажил дээр ирчихэл нүрээ бодоод ингээл товшоод суучингууд манай ажлынхан хүүе чи чинь бараг нүрээ зодоод байгаа юм шиг юм шүү гэл тэгээд энэ чинь нэг амар өвддөггүй шүү дээ. Зөөлгөн төрөхөөр чинь тэгээ ингэ гоё тарж шингэж өгдөг юм аа. Нэг жоохон давхар ирүүг ингэ жоохон шахаж хагаад ингээд ирүүнд хэсгээ бодохгүй бол бас хүзүү нүүр хоёр чинь яалгарах магадлалтай. Ер нь бол яг ингээ нэг удаагийн товшилтоор авсан га ингээ тэр чигт нүрэндээ тараасаа тэгэхгүй бол ингээ олон удаа авч төрхөд ахаар cushion зузаан болцохоор ер нь жоохон муухай санагдаад байна надаа. Аль болох суурай нэмгэн тавихыг хичээдэг. Ер нь нүүр бодоход хамгийн уддаг хэсэг маань яг энэ cushion-гээ тавих хамгийн удаан байдаг дөө миний. Бусд нь гайгүй удаатай явчихдаг. Суурай барзаалахгүй яг ингээ жигэд тавьчих юм бол тэр өдрийн мейкап ер нь бол тэгэл амжилттай боллоо гэсэн. За дараагийнх нь болохоор cushion-гээ төрөхсний дараа би жоохон blush тавьдаг хазран дээгүүрээ. Тэгээ надад болохоор одоо ийм хоёр төрлийн ийм blush байна. Би яг тэгж тодорхойлоогүй ч гэсэндээ надад илүү ийм жоохон оранж дүү өнгө цохоод байгаа юм шиг санагддаг болохоор би энэ blush-ыг ихэвчлэн тавьдаг. Тэгээ ер нь бол blush тавьж сураад удаагүй байгаа хүн байна. Өмнө нь надад хизээч зөхгүй гэж боддог байсан болов одоо бол зөв тавьчих юм бол зөгтг юм байна гэж бодсон. Гэтэ бас яг зөв тавьж сураагүй л байгаа л та. Би бол шууд ингээд эндээсээ
ингээд тэр чигтэн шууд ингээд тавьчихдаг. Ингээл хамар нүднийхээ доогуур оруулаад хамран дээгүүрээ дагуулаад шууд ингээд ботчихдаг. Бацран дээрээ нөгөө ингэж тавихаар надад нэг амар зөгтгүү юм шиг санагдаад байдаг. Тэгээд тийм болохоор ингээд хөвчлэн нүд хамран дээгүүрээ нүднийхээ доогуур хамран дээгүүрээ дагуулаад явуулчихдаг. Ер нь бас нэг амар хэтрүүлж тавьж чаддгүй маа. Тэгэхээр хүмүүс яа улаацсан ингээд тэнэгтэй байдаг байхгүй тийм юм шиг. Тэгээ угаасаа ер нь би яг юм байглаасаа юм блаштай юм шиг айгу амархан улаадаг нүртэй болохоор блашаа нэг тийм амар их тавьдгүй гэх юм. Нэг тийм амар их биш. За нүрээ жоохон бахан нүцсэн чинь улаагаад энэ жоо хөдөлөө тайвшруулцгаа миний ярьсыг. Ер нь бол одоо ингээд блашаа тавьсныхаа дараа дандаа хуурай юмнуудаар нүрээ нүдэх учраас одоо шууд би павдра ер нь бол тавина. Ингээ миний 3 дахь нь павдра орж ирдэг. Ингээ тийм цагаан болгоод тэгээд миний арьс өөрөө амар юм гялтгар ер нь айгүй хурдан гялаагаад байдаг төрлийн арьс болохоор ер нь павдер зайлшгүй тавих хэрэг гардаг. Павдер ингээд би одоо юу гэдэг павдер тавьсан зураг, павдер тавиагүй зургаа ингээд хооронд нь харьцуулаад харахаар ингээд павдертай илүү юм жижигхэн нүртэй болгоод байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхгүй бол ингээд нүүр галаачаар зураг моргон дээр нэг гэрэл аваад илүү юм том өргөн нүртэй гараад байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй надад. За одоо 4 дахь зөвлөл нь болохоор сүүдэр тавина. Гэхдээ би сүүдрээ бас тийм яг хаана тавиул яаж жижигхэн нүртэй харагдах уу гэдэг өнцгөө бас ойлгоогүй учраас зүгээр барагцаалал тавьчихтыг. Тэгээ ер нь хуурай сүүдэр хэрэгжилж байгаа сүүлийн үед. Тэгээ ингээд жоохон ингээд тавшаад нэг илүү юм авахгүй бол хит амир хавхаар болж байна. Тэгэхээр хөвчлэн ер нь ингээд ирүүн доороосоо эхлээд ингээд тавьдаг юм аа. Жоохон том хацартай болохоор давхар ирүүмээр харагдаад байдаг. Тэгэхээр ингээд жоохон эдрийг ингээд суурай тавьж байхдаа би нэг амир толинд хараад байдаг юм дөө. Ингээд барагцаагаар ингээд үрээл байж идэл болт. За тэгээ энийхээ дараа жоохон ингээд хацраа ингээд дотгошноос хорж агаад ингээл барагцаалал газраад жижигхэн болгоод боддог. Тэгээл ингээл нэг хөнгөн тухай бас жоохон сүдэрлж. Гэтэ би угаасаа нэг амар том тухтай биш болохоор тухан дээр бас хит амар сүдэр нэг хөөгдөг юм аа. Ер нь л энэ газран дээр л их фокуслж ажиллахыг хичээдэг дээ. За ингээд сүдрээд тавьчихлаа. Одоо болохоор хамраа өндөрлөндөө би хамраа болохоор ийм багсаар ингээд тавьж байгаа дараас нь уусгачдаг. Энэ өнгөөр яг ингээд шугам ингээд зурдаг гэх юм. Шугам. Ингээ хамарныхаа доотлоос эхлээд тэгээ ингээ нүднийхээ ухархаар ингээ жоохон оруулс хийгээд хамраа өндөрлөдөг. Хамраа жоохон бас бодлоготой зөв өндөрлөхгүй бол эн чинь аюу аюултай юм билээ шүү дээ. За ингээд миний яг ерөнхий суурнууд маань бол бэлэн боллоо. Одоо хэдүүлээ хөмсгөө будна. Хөмсгөө будахын тулд сая угаасаа мангар их юм дээрээс нь ингээд давхарлаад будц учраас сайн самнаад эднийг ингээд гөвөөд өгнө. Тэгэхгүй бол хөмсгөө сааралтаад нэг тийм сонирн болоод байдаг. За ингээд сайтар самнаж бэлдснийхаа дараа би ийм одоо нэг хөмсгөө өнгө оруулах юм хөмсгөний тинт гэдэг юм болоо. Тэг ийм юм хэрэгэлдэг. Тэгэхгүй бол хөмсгөний яг өнгө маань ингээд дээрээс нь баах юм төгссөн болохоор сааралтаж харагдаад байдаг болохоор жоохон ингээд өнгийг тодруулаад өгдөг. Сормоосоо бодож байгаа юм шиг л хит нааж бодох юм бол амар тод болчих учраас маш хөнгөн ингээд зөвхөн өсөнд нь хүргэх л хэрэгтэй. Арьсанд нь хүргэжүүл амар тод хөмсгтэй болчихно. За нэг юм рүү. Тэгээд урт хэсгийг нь ерөнхий ингээд өнгө оруулчихсан учраас зөвхөн сүүл хэсэгдээ харандаа ашигладаг. Зөвхөн сүүл хэсгээл бодно.
ганцраагаан ингээл бол. Сүүлийг нь харандагаар будаад урдлын хэсгийн жоохон тентээр тодруулаад дээр үед жоохон багт бол яг ингээд амар нөгөө ингээд засч масаал яг юм шугамцсан юм шиг зурдаг л байсан л та. Гэтэ одоо бол жоохон надаа юм замбраагүй хөмсөг илүү гоё санагддаг бос учраас нэг амар өөсөвийг засаад байд. За одоо хэдүүлээ миний нүдийг буццгаая. Нүдээ будахын тулд би ер нь иймэрхүү бас жоохон оронждуу өнгөөр эхлээд суурай тавьдаг. Одоо яг энэ 1 2 3 дахь өнгөөр нь суурай тавьдаг. Ингээд тоосын гүхгүй бас амар тод гараад ирд юм. Тэг нүдээ бас нэг толинд харахгүй зүгээр ингээл байж идэл болцсон байт юм. Тэгээ жоохон ингээд доотлол руу наруулаад их хэрэгтэй. Тэнэ ер нь нэг тод тавьдгүй. Надад нүдэн тод бодох ерөөсөө зөгтгүй байхгүй юу? Би ер нь энэ амьдралдаа яг юм мэрэгжлийн мейкапчнаар нүрээ бодуулаад амжилт болсон тохиолдол ганцч байдаг. Дандаа л ер нь бүх юмд л өөрөө нүрээ боддог. Тэгээ жоохон ингээ амарныхаа өндөрлөгөөтэй жоохон нийлүүлээд өгчвөл бас зүгээр. Угаасаа өнгө нь нэг амар хол зүддэггүй болохоор ингээд усгаад өгчдөг. За тэгээд ер нь бол би нэлээд нүдэндээ сааг бол хайр найргүй түрхэж өгдөг. Тэгээд саагаад түрхэхийн тулд тусдаа юм жижигхэн багс авч агаад тэгээд саяны тэнийхээ хамгийн ихний саанаас нь хэрэглэнэ. Тэгээд нүднийхээ яг энэ гол хэсэгт нь жоох ингэж байршуулад энэ доотлих урдталт нь болно энэ хэсэгтээ жоох усаад өгдөг. Эндээсээ ингэ жоохон уусгаад гол руугаа нийлүүлчихдэг байхгүй. Нэг иймэрхүү. За нүднийхээ суурийг тавьсан. Одоо хэдүүлээ сормосоо буццгаая. Сормосоо будахын тулд заавал сормос дэрвэлгэгч бол ашиглана. Сормосоо дэрвэлгэж будах юм бол илүү хөөрхөн юм торомор юм сэргэг нүдтэй харагддаг. Тийм учраас би сормос дэрвэлгэгчгүйгээр бол хизээ сормосоо буддаг. Сормос дэрвэлгэгч бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Болгоомжтой дэрвэлгэхгүй бас хамаг сормосоо тастаад авчих магадaltaй шүү. Гэтэ удахынхаа өмнө дэрвэлгэж байгаа болохоор бас гайгүй. Би нэг хүүхдтэй байхдаа будсныхаа дараа сормосоо дэрвэлгэж байгаа сормосныхаа талын тастаж байсан түүх байдаг юм. За тэгээд ер нь иймэрхүү нарийнхан багстай сормосны будгаар сормосоо буддаг. Хэм бол илүү сайн будаад байгаа юм шиг санагддаг юм. Сормосоо будахдаа бас болгоомжтой будахгүй бол тийшээ зөвхөндөө хүргээд дахиад бас нөгөө тэнэ арилгачих гад байдаг юм. Оюутан байхдаа би бараг тасралтгүй сормос илгэсэн. Тэгээд хамаг сормосоо алдсны дараагаас би сүүлийн одоо ингээ 2 жил юм уу ер нь зөвхөн сормосоо будаж байгаа. Сормос илгэхээ болсон. Гэтэ хаяа бас нэг ганц манц бас хийлгчмээр санагдаад байдаг юм. Сормос илгэчгээр ер нь бол миний бодол тэгэл дуусч. Сая ингээ саа тавиал тэгэл дуусч. Амар хурдан цаг хэмндэг. Гэтэ хамаг сормос авч салах гэдэг юм. Наа нэг юмрхүү. Дэрвэлгцэн болохоор ингээд юм дээшээгээ гөрхөн болж байгаа юм. За сормосоо будаад дуусчлаа. Энэ харандааг яг би ууг нь урал хүрээлэх гэж авсан л та. Гэтэ надад бас яг уруулаа нэг амар тод бодох зөгтгөө болохоор би энэ харандаагаар ингээд мингнүүдээ тодруулцдаг. Тэгэхгүй бол мингнүүд маань ингээд юм куш мөшн дээр төрсөн болохоор сааралтаад. Тэгээд хамран дээрээ би нэг хитэн хөөрхөн жижигэн толботой байхгүй тэрийгээ бас тодруулцдаг. Сэвхтэй юм шиг. Яг энэ өнгөнийхэн дагуу гэж харж байгаа. Тэгээ ингээд гараараа жоох ингээд уусгаад өгнө. Одоо хамгийн сүүлд нь болохоор ингээд хамран дээрээ хайлайтер тавиад өгнө. Үзүүр дээр нь нэг жижигхэн энэ нуруунд дээр нь ингээд бас жоох. Ингээд хамгийн сүүлд нь уруулаа өнгөлн. Гэхдээ өнгөлийнхөө өмнө жоохон өнгө оруулж агаад өнгөлчүүл зүгээрээ тэгээ ийм тинт ашиглана. Ингээд жоохон ягааруулж ийм тинт ашиглаж байгаад дээрээс нь ийм саатай сүүлийн үед ер нь ийм саатай глосснууд их ашиглаж байгаа. Ингээд. Тэгээ уг нь дээрээс нь нэг ийм мис цацдаг л да данч мистэй үлдээчихжээ би. Нэг иймэрхүү өдөр тутмын бодолд хийд юм аа. Тэгээд баяр ёслол болох ч юм уу эсвэл бол ямар нэгэн арга хэмжээнд орохоор болох юм бол айлайнер нэмнэ. Тэгээд зарим тохиолдолд уруулаа улаанаар буддаг. Тэгээ өөр бол нэг амар өстой өөрчлөгддөг юм бол байхгүй. Тэгээд мейкапчнараас нүрээ бодуулах дурггүй ер нь хөвчлөө өөрөө л нүрээ боддог. Тэгээ өдөр тутамдаа нэг иймэрхүү нөр бодолтыг хийдэг.
Ер нь нэг тийм амар цэвэрхэн ингээл юм ягт нямбай нэг боддог юм дөө тэгээ жоохон замбраагүй л бодчихдээ тэр нь надад илүү цохоод байгаа юм шиг санагддаг. Тэгээд өдөр тутмын маань мейкаптай хамт байсанд баярлалаа. Флаштай хамт байгаарай. Бай.